За Монгол Си багийн хувьд бол номин сайдын үед биеийн тамир спортын хороогоороо дамжуулаад тодорхой хэмжээний мөнгөн дүүнгийн санхүүжилт олгосон. Нэгдүгээрт хоёрдугаарт өөрсдөө сүүлд улсын хурлын гишүүн сайн зоригоор дамжуулаад соёлын элч болёо гэсэн хүсэлт өгсөн байсан. Тэрнийхэн дагуу бид нар гадаад хэргийн яамд энэ хүмүүсийг соёлын элч болгож өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Зүгээр миний сонссноор бас тухайн Монгол Си багийг үүсгэн байгуулсан тэр холбооных нь удирдах зөвлөлд бас төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүний бас гэр бүлийн хүн байдаг. Тэгээд улс төрдөө ашиглах ийм бас нөхцөлийг бүрдүүлсэн гэж одоогоор сонссон байгаа. Тийм учраас бид нар юу гэдгийг Монголынхаа нэрийг хүндийг гаргаад явж байгаа спорт, урлагийнхны чадлаараа татвар төлөгчдийн мөнгөөр дэмждэг. Монголынхаа нэрийг олон улсад гаргаа явж байгаа бусад салбарын бизнесмэнүүд ч гэдэг юм уу тэднийг бид нар огт дэмжидэггүй. Тийм учраас энийг манай өөрсдөө хүсэл сонирхлоороо энэ спортыг сонгоод олон улсад хүсэл сонирхлоороо очиж тоглоод тэгээ амжилт гаргаад шагналаа тэр олон улсын байгууллагаас авж байгаа хүмүүсийг бол үнэхээр их талархалтай хүлээж авч байгаа. Гэхдээ татвар төлөгчийн өмнөөс заавал хууль журам байхгүй бол өгөх алба бол байхгүй. Тийм. Тэгэхээр бид нар хүчээр чи явж тэнд очиж тоглол гэж хэлдэггүй. Энэ татвар төлөгчийн мөнгийг нэгдүгээрт бид нар дараа үеийн хүүхдүүдэд эмнэлэгт үзүүлэх, сургууль сургах, аюулгүй байдлыг хангах гэж зөндөө олон ирэмбэлсэн ажил байгаа шүү. Энийг манай энэ залуу тамирчид маань энэ олон хүмүүсийг манлайлж үлгэр жишээ үзүүлж байгаа хүмүүсийн хувьд өөрсдөө бас нэлээ ухамсарлж ойлгож улс орныхоо эрх ашигыг бодоосоо гэж хүсэж байна. Жишээлбэл гадны бас энэ том мундаг тамирчид бол эргээд нийгэмдээ өгөөд туслаад хүүхдүүдийн эмнэлэг дээр очиод тоног төхөөрөмж авч өгөөд улсаасаа юм нэхэд идэг тамирчин гадаад улсад бас цөөхөн шүү гэж хэлмээр байна.